Хөгжил буурай жижиг улсын зовлон хэцүү юм аа. Тэрнийг би ойлгож байна. Жижиг намын зовлон бас их хэцүү юм. Парламент судалгаа. Энийг бас олон хүн ойлгосоо гэж хүсэж байна. Сүүлийн үед манай намын дэд дарга Солонготой холбоотой сошиалд маш их олон асуудал өрнөж байна. Гэхдээ энэ дээр та бүхэн нэг зүйлийг агуулга талаас нь маш сайн хараарай. Хэрсүү ухаалаг хэрэгтэй. 1998 онд Монголд газрын тус гарлаа гэд очир хотгой дээлэндээ нялаад одоо монголчууд сайхан болно гэж хэлээд бид нар нийтээрээ баярлсан чинь нөгөө газрын тус хятад компанид өгөө явуулсан байсан. Үнгүй шахам. Ингээ бид нар баргалд 1 литр уснаас хямдханаар газрын тусаа өгөөд өөрсдөө Оросын холбооны усаас 30 хэдэн жил үнэтэй шатхуун түлш авч ингээд нэг улсаас шатхуун түлшний хараат болж хувирсан байдаг. Гэтэл саяхан Монгол газрын тосны хайгуул хийлээ гэсэн. Гэтэл тэр нь гадны компани. Гэтэл тэнд Монгол улсын ерөнхий сайдтай санаачилсан нефтийн үйлдвэр баригдаж байгаа. Гэтэл тэр нефтийн үйлдвэр баригдаад ирсэн чинь газрын тосоо үнэтэй авахар болчул яах юм. Энэ дээр л Монгол компаниан дэмжиж монголчууд хийж чадна гэдэг үзэл санааг л Солонгоо ярьсан. Та нар юмыг эргцүүлээ бодоорой. Петрочайнагаас сая хэцүү үед бид нар 92 авъя гэсэн чи Петрочайна 2 дахин илүү үнэ гэлж яана гэдгийг ерөнхий сайд нь хүртэл хэлсэн. Биднээс хямдхан авсан газрын тосоор 92 хийчихэд эргээ зарахтаа одоо Монгол зарж байгаа зах зээлийн үнээс 2 дахин илүү үнэтэйгээр өгье гэж эргэж санал тавьж байна гэж. Тэгвэл яг энэтэй адилхан нөгөө газрын тосоо монголчуудын барьсан нефтийн үйлдвэрт үнэтэй өгье гэж хэлээд үнэтэй газрын тосоор нь бензин үйлдвэрлэгдээд ингээд ард иргэдээ авч чадахгүй үнэтэй шатхуун төлж гаруул яах. Энийг л Солонгоо хорж монголчууд өөрсдөө юм хий, Монгол компаниан дэмжиж гэдэг агуулга ярьсан байна. Гэхдээ энэ дундаа зарим алдаануудыг гаргажээ. Солонгогийн хувьд би ч харж байна. Би тэрнийхээ өмнөөс би ч та бүгдээсээ уучлахгүй. Уучлаарай. Тэр хүн тэмцэл хийхдээ шатаад омоглон зангаргаад алдаа гаргасанд нь би уучлалт хүсье. Өмнөөс нь. Гэхдээ энэ нь тэр Солонгогийн барьж хориод шоронд хийх нөхцөл биш байхгүй юу? Тэр хүн улсаан зараагүй, уулаан зараагүй, усаан зараагүй. Удмаан бохирдуулаагүй. Яагаад энэ хууль гэдэг чинь хичнээн жил ярьсан хулгайчдын чинь толгой гэлж хичнээн жил тэмцсэн тэмцэгчдийн толгойг завчхад хүрээд байгаа. Би энэнд чинь гайхаж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын засаг даргын захирамж нь энэ дээр байна. За мөн Дорнот аймгийн Матад сумын засаг даргын захирамж нь газар чөлөөлөх. Тэнд өнөөдөр үйл ажиллагаа явуулсан улсууд чинь хууль бусаар үйл ажиллагаа явуулж газар эзэмшсэн. Тэрийн чөлөөлгээд засаг даргын захирамж гаргасан. Тэр чөлөөлөх ажлыг яг үүндээ тухайн сум орон нутаг аймагт байгаа цагдаагийн нэгж биелүүлэх үүрэгтэй. Гэтэл тэд нар ажиллаа хийгээгүйс болоод иргэд Солонгоо энтрийг дууцсан. Та нар Солонгоог хэн захиалсан гэдэг юм. Тэ иргэд нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Матад сумын иргэд Солонгоо Криша энтрийг дууцсан. Захиалсан. Тэгээд тэдний дуудлагаар очиод тэнд хамт тэмцсэн. Тэр лайв дээр нь ч байгаа. Сумын засаг дарган ч байлаа, багийн засаг дарган ч байлаа. Бүх юм монголчууд нүдэрээ харсан шүү дээ. Ингээд тэр асуудлыг хүнсний төлөө цагдаагийн байгууллага хуулийн хэрэгжүүлж өөрсдөө хэрэгжүүлэх ёстой улсууд хуулийн хэрэгжүүлээгүй хойшоо сууснаа. Өмнөөс нь Монгол улсын үндсэн хуулинд заасан иргэний журам дүүргэн биелүүлсэн иргэдийг хууль хүчний байгууллага нь барьж авчиад хорж байна. Тэгээ энийг өнөөдөр Монголд хууль хүчний байгууллага нийгмийн инх журам тогтоох гэж байна гэж. Хамаагүй. Өнөөдөр та нар гадны бүхэн харин хүн бурхан харь орон диваачин гэд харин монголчууд бол новшимаа гэд нэг нэгээр нь шоронд хийгээл. Эцсийн дүнд өөрөө чин үсгсэн хүүхдийн толгой руу эн чи ордын шүү. 38 оны хилмигдүүлэлт та нар санаж гинөө. Эхлээ хилмигдүүлэлтийг дайснаа устгаж яана гэсэн сүулдэ үрэн устгахад хүрсэн байдэн штэ. Юм даамжирхаараа аюултай шүү. Тэг би ахаад хэлээ. Жижиг намын зовлон хэцүү байна. Жижиг улсын зовлон хэцүү. Гэхдээ энэ хоёрын учруулж байгаа зовоогч нь гагцхуу авилга хийх хийж байгаа хулгайчид байхгүй юу? Тэм учраас бид өнөөдөр тэдний үнэн хэлсэн
Тэгээ үнэн хэлсэн хүмүүсийг үзэн ядуулах бузар гүтгэлгийн армаар цовдлж байна. За одоо өглөөнөөс гисүүлээд сайтууд нь эхлээд сэвдэг болж солонгоо 30 хоног хорилоо гэд. Тэгээ араас нь шүүх хурал болдог болж. Улс төрчид нь хэвлэл захиалга өгөөд хэвлэн тэрийг нийгэмд дэвсэж өгсөний дараа шүүхэн шийдвэр гаргадаг ийм процесстэй улс орон болж байгаа юм байна. Би энийг буруу гэж бодож байна. Бид өнөөдөр солонгоог энэ хүнд сэтгэл хөдлөлөөн барьж чадаагүй гин би. Энэ хүн эрүүгийн гэмт хэрэг хийгээгүй. Энэ хүн эх орноо зараагүй та нар шиг. Тэм учраас бид эх орны дуу хоолой болсон энэ улсуудаа хамгаалахын тулд араас нь өмгөөлөх шинтрээ аваад хуулийг хүндэтгэж чадлаараа бид араас нь явна. Харин хуулиас давсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бүхэнд чинь улс төрийн замаар нь бас тэмцлээ өрнүүлнэ гэдгээ бас хэлээ. Тэгээ ямар ч зуухан би одоо нэг зүйлийг бардам хэлээ. Бид нарыг одоо ингээд сошиалоор дүүжилж штэ. Ингээд одоо солонгоо шантааччин гэд. Тэгвэл солонгоог одоо ямар юуг шантаажлсан? Ганц тийм зүйлээр нь ялал л та. Тэгвэл эн чинь шудраг ёсонд чинь нийцнэ. Гүтгэлэгч чинь нийцнэ. Гэтэл бусдын орон байранд очиж түвэлээ гэд. Бусдын Монгол нутгийн нэг сумын нутаг дээр дураараа бууцсан газар чинь тэр сумын эхлээд хууль бус үйлдэлийг өөрсдөө эхлүүлсэн биш үү? Гүн чи хууль бүр тэгж үздэг үстэй. Тэг яагаад ингэж бурууг бусд руу жихэхтэй тороолын арим ашиглаж толгоо угааж байгаа би мэдэхгүй байна. Ямар ч зөвхөн би энэ үгийг хэрсэн ухаалаг хүмүүст хандаад хэлж байна. Энэний дор солонгоог суллаа гэж бичээд байгаарай. Бид хамтаа шаардах ёстой. Ер нь ч яг бид нар ингээд зөндөөл зүйлийг туулж байгаа. Эх орноогийн дуугарсан мэндийн зинээ дашлал балбар олон хүн бурхны зам руу явсан. Тэгээ араас нь чөчнөн хүн явсан. Тэгтээ юм нэгээр дуусахгүй дээ. Монгол хүчүүд бас тэнэг биш дээ гэдэгт би итгэж байна. Тэгээд үнэн ба зөв нам үргэлж зөвийн төлөө явна. Ардын нам арлсан намын алдаа дутагдлыг ард түмэн таньдсан. Эднэрийг сонгохгүй гэдэг шийдэлд хүрсэнгүүт биднийг сонгочихгүй гэдгээс айсандаа болж биднийг цовдлох гэж оролдож байна. Тэгээд үнэхээр та нар хүч чин бяр чин тэгтлээ их багтаад байгаа юм бол цовдол хийгээгүй хийсэн гэмгүй улсууд хийсэн хэрэггүй хэлсэн үгтэй улсаа. Бид бол шүүхээр орсон цагаатах улсууд. Харин та нар энэ шүмжиллийг дарах бидэнд хүч байхгүй. Гэхдээ би дахиад хэлье. Бид нар хэлсэн үгтэй болохоос хийсэн хэрэг байхгүй улсууд. Бид уулаан зараагүй, бид усаан зараагүй. Энийг маш сайн бодоорой. Солонгоог сулал.